Өнөөдөр бас өглөө 8 цагаас дарган дээр идэх зөвлөл бас суралцсан. Өнөөдөр бас 8 цагаас Монгол Улсын засгийн газар хуралдсан. Гэ байнгын хурлаар хилцэх асуудал, орж ирж байгаа асуудлууд тэгээд дахиад дарган дээр зөвлөлөөр удахгүй бас хилцэх асуудлыг тов дараалт багтаагүй хууль тогтоолын төслүүд ингээ ер нь энэ хурлын хилцэж байгаа ингээд асуудлыг харахаар баахан албан тушаал томилгоо эсвэл бол хэн шалах төр хороо баахан шүүх хурлын асуудал ярьдаг болчиход. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдааныг бас их сонслоо. Хүлээлээ. Нөгөө татвар нийгмийн даатгалын асуудал яасан бэ? Татварын багц хууль гээд өргөн барьсан гишүүд санаачлаад одоо миний бие олон гишүүдтэй хамтраад нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, нэмэгдсэн үрдгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, манай Баярмаа гишүүн хүүхний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл гээд өргөн барьсан. Эхнээсээ жил гаруй болж байна. Хилцдэггүй, хилцүүлдэггүй. Засгийн газар бодлого оруулж ирнэ гээд 2 дахь жил рүү орчихно. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар бас шийдэл алга. Шинэ ерөнхий сайд томилогдоод 1 сар болж байна. Яг 1 сар болж байна. Энэ татврынхаа асуудлуудыг, нийгмийн даатгалынхаа асуудлуудыг ойлгохгүй юм. Томьёолж чадахгүй юм. Энэ хилцэх асуудалд энэ яг одоо хэрэгцээтэй байгаа хизээнээсээ хойш хүлээж байгаа энэ олон жил хүлээж байгаа энэ олон нийтийн хүлээлтэнд байгаа сэдвүүдэд оруулж ирээч энэ хуулиудаа. Төрийн ордны гадаад жишээлбэл тэтгэврийн асуудал яриад Ахмадууд жигсаад бараг сар боллоо. Хоолоогоос өөдөл хашгирч байна. Тэтгэврийг 1,500,000 төгрөг болгооч гэж. Энэ шаардлага бол үнэхээр хэцүү шаардлага. Гэхдээ энийг эрүүлэр сонсвол арт талд нь бидний орлого ерөөсөө энэ амжиргаанд хүрэлцэхэ боллоо гэдгийг хашгиран явж штеп. Сүүлийн 1 сарын хугацаанд бид нар махныхаа үнэтэй нүр тулаад одоо эхнээсээ яаж болгоод байгаа юм бэ? Яаж болгох юм бэ гэдэг энэ нөхцөл байдал гадаа гудамж байна шүү дээ. Айл өрх болгонд. Тэгээ өрхийн амжиргаагаа яаж сайжруулах юм? Энэ махны үн өсгөн ойлгомжтой болсон зуудын шалтгаантай нийлүүлэлт нь багассан гэд өнгөрсөн оны 11-р сард бид нэр сануулад ярьж ирсэн. Энэ үед яаж өрхийн орлогыг хамгаалах юм бэ? Бодит амжиргааг нь яаж тэтгэх юм бэ гэдэг бодлогоо бодож явах ёстой нь засгийн газар, их хурал. Өрхийн амжиргааны тухайг бодож байгаа яг энэ засгийн газрын гишүүд, энэ ерөнхий сайд, ерөнхийлөгч, их хурлын гишүүд байна уу яг үндэ яг одоо? Яаж хэн нэгэнд хариуцлага тооцох вэ? Яаж хэнийг зодож нүдэх вэ? Яаж хэнийг хааш нь томилох вэ? Яаж төрийн өмчийн компаниудаа нааш цааш нь болгох вэ? Ийм л юм бодож байна. Яг энэ гадна талд юу болж байгааг бүр ингээд амьдралаас тасарчдаг юм уу? 12 жил засаглахаараа. Гайхаад байна л да одоо бид нар ингээд хуулийн өргөн бариад жил гаруй болоод хилцэхгүй тэ өөрсдөө оруулж ирэхгүй болохоор яг гайхаад байна. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаас их хүлээлттэй байлаа. Ядаж эх 7 хоногоос бид нар энэ татврын асуудлуудаа хилцээд эхлэх юм байна. Ийм хүлээлттэй байсан байхгүй. Тэгээ одоо энэ байнгын ордоор хилцэж байгаа асуудлуудыг харъя. Ямар ч юм амьдрал шууд нөлөөтэй өчнөн олон жил хүлээж байгаа энэ сэдвүүд алга шүү дээ.